Тэгвэл сөрөг хүчний талаас эрчим хүчний сайд чойжил сүрэн болон шадар сайдд орж хандыг огцруулах албан бичиг хургуулгаар осноо өнөөдөр мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн эрчим хүчний салбарт 250 орчим тэрбум төгрөгийн шууд татаас олгосон бөгөөд үүн дээр нэмээд сүүлийн 8 жилийн хугацаанд 1.5 их найд төгрөгөөс тавсан гадаадын зээл тусламж төсөл хөтөлбөрүүд хэрэгжижээ. Эдгээрийг нэгтгэн тооцох юм бол нэг өрхөд дунджаар 2 сая төгрөгийн санхүүгийн ачуулал ноогдох болсныг улсын хурал дахь ардчилсан намын бүлэг инхүү судалсан байна. Гэвч хинч хариуцлага хүлээгээгүй тиймээс улсын хурлын гишүүн Шижир өөрийнхөө бланк дээр Монгол Улсын ерөнхий сайдад эрчим хүчний сайд чойжил сүрэн шадар сайдд орж ханд нартай ажлын хариуцлага тооцож огцруулахыг шаардсан албан бичиг явуулахар болжээ. Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд ТЭЦ 3, ТЭЦ 4 гэдэг энэ цахилгаан станцуудаар ээлж дараасан дэлбэрэлтүүд босны улмаас хүний аймнаас эрсдсэн хүртлийн тохиолдол байна. Харамслаар энд хинч хариуцлага хүлээдэг. Хариуцлага хүлээдэг юм тогтолцоог байхгүй болсон юм байна засгийн газарт. Тийм учраас засгийн газар давхардуулсан чиг үүргүүдийг давхардуулж бий болгодог, хяналт хариуцсан сулгадаг, хэн хариуцах мэдэгтэй болдог ийм асуудлууд байна. Тийм учраас мөн эрчим хүчний үндэсний реформын хороог татан буулгасан нэртэй мөртлөө өнөөдөр шадар сайдын ажлын албан дээр эрчим хүч экспортыг дэмжих нэг жигэд бас юм бүтэн сая 11 сард байгуулсан байгаа. Тэгээ ингээд нэг салбарыг хэд хэдэн сайд ингээд тодорхой асуудлуудаар өөр асуудал ингээд хариуцдаг болоод ирэхээр хинч үүсэж байгаа нөхцөл байдал, үүсэж байгаа гэмтэл, ирээдүйд үүсэх аюулгүй байдлууд хинч хариуцлага хүлээж чадахгүй нэг ийм тогтолцоо бий болсон байна. Тийм учраас миний бие өөрийнх нь бланкн дээр өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд Занданчдэрт эрчим хүчний сайд чойжил сүрэн, за шадар сайд дорж санд нарыг ажлын хариуцлага тооцож огцруулахыг шаард зарлан бичиг явуулж байгаа. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол улс зах зээлийн эдийн засаг, чөлөө зах зээл гэж их ярьсан боловч энэ салбар бол яг социализмаараа үлдсэн. Тэрний хамгийн том нотлохоо бол эрчим хүчний салбарын дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 97%-ийг төр буюу төрийн өмчт компаниуд бий болгож байна. Энэ бол ямар ч социализм, коммунизм байгуулж байгаа Куб, Венесуелийн ч мөрөөдөд хүрэхэргүй ийм үзүүлэлт байна гэсэн үг. Энэ хэрээрээ төрийн оролцоотой дарга нарын мэдлэлтэй хаалттай байгаа учраас энэ авилгал хээл хахуулын үүр урхаа болсон байна. Тийм учраас ардчилсан намын байр суурь бол нэгдүгüүрт нэн төргүүнд сая Шижир гишүүн танилцуулсанчлан энэ салбарыг олон жил удирдсан энэ хүмүүст нэгдүгüүрт улс төрийн хариуцлага тооцох ёстой. Хоёрдугаарт бодлогын шийдвэрлэлийг суурьаар нэргэж харах ёстой юм байна. Энэ салбарт салхи оруулах хэрэгтэй юм байна. Либералчлах хэрэгтэй юм байна. Хөрөнгө оруулалт татах хэрэгтэй юм байна. Төрийн компаниудыг олон нийтийн болон хувийн болгох ёстой юм байна гэсэн ийм бодлогын байр суурь баримталж байгаа.